сайн байцгаана уу? Та бүхэнтэй энэ шинэ өглөөний мэндийг гэж мэдчлээ. За, юуны Монголын компани засаглал өрнөлөө, компани засаглалын өрнөлөө төрийн иргэний нийгмийн байгууллагууд компани үүрэг сэдвийн хүрээнд Монголын компани засаглалын 9 удаагийн чуулганыг зохион байгуулж байгаа компани засаглалыг хөгжүүлэх төв болон Дэлхийн банкны олон улсын санхүүгийн картад талархал илэрхийлээ. Мөн энэхүү арга хэмжээнд урьж оролцуулан нээлтийн үг хэлэх боломж олгосон бас талархлаа илэрхийлье. За, өнөөдөр та бид үнэхээр чухал асуудлыг хөндөж ярих гэж байна. Ил тод байдал, хууль дээд ёсыг төлөвшүүлэх, ажил үүргийн зөв хуваарлт буюу удирдах, хэрэгжүүлэх, зохицуулах, шийдвэр гаргах эрх мэдлийн зааг хязгаар, хариуцлагын тогтолцоо гэдэг бидний хэлэлцэж зөвлөлдөх сэдв маань маш өргөн хүрээг хамрах болов уу гэж бодож байна. За, миний хувьд бол санхүүгийн зах зээлийн 90 гаруй хувийг эзэлдэг банкны салбарт компани зохистой засаглалын зарчмуудыг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаараа товчхон хөндөж ярих гэж бодож байна. За, Монгол банкнаас олон улсад тэргүүн туршлага, сайн жишээ болсон олон улсын стандарт зарчмуудыг аль болох богино хугацаанд хэрэгжүүлэхийг бодлого болгон ажиллаж ирсэн. За, банкны тухай хуулийг шинжилэн найруулах төслийг 2010 онд улсын хурлд өргөн бариад батлуулсан байна. За, тэгээд энэ банкны санхүүгийн тайлагнал, мэдээллийн ил тод байдал, олон нийтээс банкнд тавих хяналт, за энэ хяналтыг өргөжүүлэх, хараад бус гишүүдээр дамжуулан шийдвэр гаргах процесст олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх ийм санаачлагуудыг энэ 2010 онд батлагдсан банкны тухай хуульд бол оруулж өгсөн байдаг. За, тэгээд банк улирал бүр санхүүгийн тайлангаа болон өмчийн эзний талаарх мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан болон бас өөрийнхөө веб хуудасаар дамжуулан ил тод мэдээлж байх болсон. Мөн энэ мэдээлэлтэй зэрэгцүүлээд банкны холбогдох этгээд буюу эзэдийнхээ бас энэ талаарх мэдээллийг хэд хэдэн өмчийн ямар хувь нийлүүлэгч нь өмчийн хэдэн хувьтай байдаг. За, мөн дотоод хилцэлтэй хэсэг талаараа ялангуяа банкнаас өөрөөсөө зээл авсан талаарх бүх мэдээлэл бол энэ олон нийтийн мэдээлэл хэрэгсээр бол гаргаж өгөхийг бол хуулиар өгөрөг болгосон байна. За, мэдээж энэ хууль гарсантай холбогдуулаад банкны зохистой засаглалын зарчмыг хэрэгжүүлэх журмыг бол баталж өгсөн. Энэ журмаа хэрхэн хэрэглэж талаараа бас зөвлөмжийг бол мөн цогт нь бол Монгол банкнаас гаргаж өгсөн байна. Түүнчлэн мэдээж банк өөрийнхөө санхүүгийн тайлан энэ эзлэх хувь нийлүүлэгчдийн хадлаар мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд ямар хэлбэрээр гаргаж авах талаар бүр стандартыг бий болгож бас мөрдүүлсэн байна. За, банкны үйл ажиллагаа олон нийтэд ий тусмаар олон нийтээс банкны систем хараа хяналт нэмэгдэх, банкны хөрөнгө оруулагчид хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг зөв зохистой удирдах зарчмыг баримтлан ажиллахад нэлээд түлхэж болсон гэж бид боддог. За, өнөөдөр та бүхэн энэ банкн дээр байгаа хяналтыг олон талаас нь харах юм бол ийм их хяналт байд юм уу гэж хэлэхээр тийм хяналтын тогтолцоо бий болсон байгаа. За, би эндээс бол тавчхан та бүхэн дурдах юм бол төрөөс тавьдаг хяналт байна. За, энийг нь бол Монгол банкны хэн шалтгааны газар бол хэрэгжүүлдэг. За, мөн санхүүгийн тууцын дэргэд дотоод аудитын газар гэж байдаг. Дотоод аудитын газар бол өмчийн эздээс гүйцэтгэх удирдлагад тавих хяналтыг бол хэрэгжүүлж явж байгаа. За, хөндлөнгийн хяналт гэж бас байдаг. Та бүхэн сайн мэдж байгаа. Ялангуяа энэ хөндлөнгийн аудитын компаниуд байдаг. Олон улсын нэгтлэн бот бүртгэлийн зарчмын хүрээнд, олон улсын нэгтлэн бот бүртгэлийн стандартын хүрээнд энэ хяналтыг явуулдаг байгаа. Жил болгон банкуд бол өөрийнхөө санхүүгийн тайланг бол энэ байгууллагаар хянуулдаг. За, мөн зэрэгэл тогтоох компаниуд байдаг. Зэрэгэл тогтоох компаниуд нь банкны үйл ажиллагааны богино болон урт хугацааны төлөв байдлыг бол харуулж өгч өөрсдөө оноо өгж явдаг. За, энэ маань бас нэг төрлийн хөндлөнгийн хяналт болсон байдаг. За, саяхан 7 хоногийн өмнө банкны холбоон дээр банкуд цуглараад энэ compliance-ийг хэрэгжүүлэх тунхаг бичиг гэдэг зүйлд бол гарын хэсэг зорсон. За, compliance гэж ямар үйл ажиллагаа байдаг гэхээр банк өөртөө хяналт тавьдаг. Ялангуяа хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж байна. Манай банк яг тэр хуулийнхын дагуу үйл ажиллагаа явуулж байна. Гарч байгаа шийдвэрүүд маань хуультай хэрхэн нийцж байна гэдэг талаас энэ compliance-ийн үүрэг нь чухал байдаг. Энэ утгаараа банк болон өөр дээрээ тийм compliance-ийн нэгжтэй бай. За, газар хийсэн том нэгжтэй байж болно, аваг байж болно. Гэх мэтлэнгээр энэ тунхаг бичгийг бол гарын хэсэг зурж нэгдсэн байгаа.
За тэгээд мэдээж компани засаглал бол зөвхөн хууль тогтоомжийг хэд даган бүрдэж байгааг гаргахаас гадна бас ёс зүйн кодекс мөн компанид бий болсон одоо бичигдээгүй хууль буюу юм зан заншлын холбоотой зүйлүүдийг хэрхэн дагаж бүрдэж байгааг бол хангахыг бол бас шаарддаг. За та бид бол урд нь телевиз радиогоор олон нийтийн хэрэгслээр их сайн их үзчихсэн баг. Ялангуяа за Монгол улс эдийн засгийн зах зээлийн шилжилттэй үедээ тэр Японы компаниудын туршлагыг бол их харуулдаг байсан. За өглөө эрт ажил дээр ирээд одоо компанийнхаа нөгөө иргэнэлцлийг ч юм уу одоо ирээдүйн зорилгоо тодорхойлсон ийм тунхаг маягийн зүйлийг уншдаг юм уу эсвэл өглөө болгон ирж нөгөө компанийнхаа захиралтай зэрэг зогсож байгаад мэдчилдэг ч юм уу. Чи ийм олон тийм ёс зүйтэй зан заншилтай холбоотой олон ийм зүйлүүд байдаг. Энийг хэрхэн бас хадгалж үлдэхөө яаж бас шинжилж дагаж мөрдөж явах гэдэг талаас их ярьцгаадаг. Энийн ч гэсэн хөвшил болгоход мөн өөрөө хөвшил төдийгүй бүр соёл болгоход бас тийм болохоор зүйлүүд зөндөө байдгийг та бүхэн сайн мэдж байгаа. За тэгээд мэдээж банк байна уу, компани байна уу, за Израиль модаль хариуцлагатай компани байна уу, эсвэл хувьцаат компани байна уу, олон нийтийн төлөөлөлтэй. Энээс үл хамааран компани засаглалын зарчмуудыг үйл ажиллагаанд хэвшил болгож, улмаар компани доктортой хөгжил, хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг бүрдүүлж чадсанаар бас улс орныхоо эдийн засгийн өсөлтийг хангах гэсэн тодорхой хөв нэмэр оруулах болдог. За ялангуяа өнөөдөр Монгол улс бол эдийн засгийн хүндрэлтэй юм байна. За хүндрэлийг яаж хурдан богино хугацаанд даван туулах гэсэн төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр ийм төлөвлөгөө боловсруулаад ажиллаж байгаа. За ийм үед ялангуяа ийм компани засаглалтай холбоотой ийм чуулга уулзалтыг зохион байгуулж байгаа. За мэдээж компани засаглалын зарчмуудыг хэрэгжүүлэхэд манай компаниуд, манай эзэд, хувийн нөлөөлөгчид, за гүйцэтгэх удирдлагууд хэрвээ энийг хэрэгжүүлэхийг өнөөдрөөс эхлээд ингээд бүр өөрийн одоо үйл ажиллагаанд хэвшил болгоод, соёл болгоод хэрэгжүүлээд авч явах юм бол мэдээж тодорхой үр дүн гарна. За би тэгээ энэ төгсгөлд нь компани засаглалын үнэлгээний 2011 оны тайланд дурдгдсан нэг ийм ишлэлийг хэлхийг хүсэж байна. Мянган бэрийн аялал нэг алхмаас эхэлдэг. Хэрвээ бид өнөөдөр энэ зарчмуудыг хэрэгжүүлэх ажлыг үйл ажиллагаанд хэрэгжүүлээд эхлэх юм бол биднээс мэдээж томоохон амжилтанд хүрнэ. Энэ маань эдийн засгийн одоо энэ өсөлтийг одоо ялангуяа энэ саарлттай байгаа энэ үед бол томоохон хөв нэмэр болох байхаа гэж бодож байна. За тэгээ чуулганы үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.